тэгэндээ нааж эцэг шиг ингэртэй ерөөсөө сайхан өдрийг бүтээх тусмаа энэ мөрөн цагийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд яагаад ингэж суулж яана амралтын өдөр онцордог хэдэн хүмүүс маргаашийн конкурсыг хэлэх байгаа юм шиг сайхан ингээд нэг ангид зүгдраа суулж яана гэдэг. Цаанаа хүчил өрөөлтөө бэлэг дэмэлтэй. Нэг өдөр бол манай DX-ийн очир титэнд өмрөө ярьж захирал би бас DX-ийн нэг шүү байгаа. Уулзах гэхэлэр чи би ч одоо бас нэг DX-ийн шүтэн бишэртэй бүтээгдэхүүнүүдийг нэг хэрэгэлдэг юм болохоор тэгэлгүй яг ингээд цаг гаргаад уулзсан чинь. За одоо шинэ бүтээгдэхүүн ороод ирсэн байгаа. Тэрний одоо их нандин сайхан юм юмыг надад танилцуулах юм байна гэдэг би бас цагаараа уулзсан чинь. Бүр ондоо бүр миний шүтэн бишэрдэг бүсэн мөрөддөг насаараа энд явсан ном хэмээх ийм сайхан бүтээл байж байна. Тэгэхээр энэ ч одоо хүүхд төрүүлэхийн дайтай оюуны ийм сайхан бүтээлийн тухай яриад тэгээд энэ номынхаа одоо нээлтийн тухай ярьлаа. Би маш баяр баясгалан байгаа халуун дотор хүлээж авсан. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэж ингээ бодлоор та бүхэн энэ сайхан ном хийдэж авах баярт хүрэлцсэн байна. Ийм сайхан дээд билгийг одоо хүлээж авсан. Ийм дээд сайхан урилгыг хүлээж авсан. Урилгын эрхэм хүндэд эд та бүхэндээ дахин баярлалаа. Бид нар одоо номын нээлт би ч одоо насаараа тийм номын нээлт номын баяр өөрөөч болон ном хэлсэн хүн. Ингээ хэлэхээр их олон яг одоо за хэнийг авах уу гэдэг ярьдаг. Тэгс чинь энэ хоёр чинь ингээ хэлсэн чи одоо манай 20,000 өрх гэхлээр нэг 5-аар өчнө 100,000 хүнээс одоо шилэгдэнэ гэдэг бол юутай гайхамшигтай дээд үлэг вэ юутай өрөөл вэ гэж та нар дахиад чинсдэгдээсээ баярлалаа. Аяа ахын төрөл өсөлтөөрийг бодох юм бол ч нөө за их сургуулийн найз нөхөд за манай Максэр өгөө тэгээд сайхан хань байна. Ханы найз нөхд нь сургуулийнхын нөхдөд 10 жилийн ингээд өгөх юм бол үгүй. Тоймгүй болно. Тэгээд эдгээр дотроос бүр шигшээд байсан чинь. Гэхдээ ингээд бүр нэг алган дээр тавьчихад багтмаар ийм сайхан халуун дулаан сэтгэлтэй хүмүүс байдаг. Би тийм их дулаан халуун сэтгэлтэй та нарын урилганд эзэн болно гэдэг бол бас их өрөөл юм шүү. Тэгээд та нартай дахин баяр хүргэе. Номынхаа баярын өрөөлийг, номынхаа баярын салхийг монголчуудын сүү бэлэг болсон морин хуурын ажлуугаар эхлэе. Тэгээд морин хуурын ажил миний нүдхийн алдарт домогт хөөчдийн залгамжийг хийж яваа. Хотын зүрхний сүү бэлэгтүүд одоо манай дүүг тав хүн мэдэр бол нөгөө том баяруудыг дандаа хийжсэн. За энэ сөрөг хүн байна одоо. Аял хөгжим эзэн хөлсөрмөт төрийн багш Монгол Улсын соёлын нэрийг нааж сөрөг хүүгээ бүгдээ халуун дулаан